өнөөдөр Эко телевизийн төчнөр оролцож байгаа. Монгол нарын тэгээд та өнөөдрийн миний нэг өдөртэй хамтаа. Тэгээд миний хувьд болохоор би ч одоогоор нэг 3 ажил хийж байна. Яг очиж хүүхдийн цагаараа. Тэгээ одоо очих гэж байгаа хамгийн ихний ажил маань өнөөдөр би хүүхдийн зөрчилтэй ажилтیں۔ Маань болохоор олон улсын байгууллага зүрхний цоролтой хүүхдүүдийг Америк руу эмчилгээнд явуулдаг тийм ажиллаа. Тэгээ одоо бүгдээрээ тэр ажилттай минь очиж танилцъя. Би 1985 онд төрсөн. Тэгээд ер нь хотын хүүхэд хотод төрсөн. Тэгээд ирээдүйн зохицолборт 10 жилээ сурч исэн. Тэгээд их сургуулаа хөдөө аж ахуйн эдийн засгийн их сургуулийг төгссөн. Тэгээд нэгтлэн мэргэжилтэй. Бага нас гэвэл би ерөнхийдөө их дуугаа тийм хүн байсан. Одоо л айгүй хүмүүс гайхдаг намайг амар яриа болцсон гэд. Тэгээд ерөнхийдөө бол би бол спорт энтерт их дуртай. Тэгээд 10 жилээ төгссөний дараагаас юм даа хөгжим аягүй сонирхдаг болсон. Тэгээ амьд хөгжимд бас дуртай. Гэтэ амар рок мокшилтэй. Тэгээд өөрөө баг зэргийн гитар тоглолчин. Тэгээ тэрэндээ айгүй дуртай. Ер нь гитарын төрлийн хөгжимдөө жоохон авьяастай юм шиг байлаас айгүй хурдан сурчаад идэв. Тэгээ ерөнхийдөө манайх бол манайх долуулаа. Тэгээ айлаас яг 5 хүүхэд би дээрээ нэг хчтэй. Манай аав шампан гэдэг. Тэгээд геологч хүн юм насаараа геолог гэсэн. Манайх 7 хүн долуулаа өөр мэрэгчлээ. Тэгээд долуулаа ер нь 7 өөр талбарт ажилладаг гэх юм. Тийм тэрнгээрээ бас айгу гоё дээ. Нэгэнд айгу их тус олно. Манай нөгөө хүмүүжил болохоор ерөнхийдөө өөрөө сурч төгсөөд өөрөө одоо ажиллаа болоод өөрөө л ер нь өөрийгөө авч явах хэрэгтэй гэж ер нь хүмүүжсэн л тээ. Тэгээд тэр утгаараас тэгэл ажил хайсараагаа л ер нь Эдмонд очиж ирсэн. Тэгээд тэр үед чинь анх нэгтлэнгийн туслах тэгээд агуулгын яруу гэд сарын 60,000 төгрөгийн цалинтай эхэлж илаа. 2006 онд сургуулаа төгсөнгөтэй орж ирсэн. Тэгээд тухайн үед чинь хүмүүсийн цалин айгүй өндөрөөсөн шүү дээ. 350 болцсон. Тэгээд тухайн үед тэгэл 60,000-аар өглөө гараал орой 11 гээл гэртээ ирдэг байсан. Тэгээд ер нь миний ингээд ажилласан газар болгоноос ер нь айгүй юм сурцсан байт юм аа. Тэгээд Эдмонны дараа би хаан бууд төргөн хоолны сүлжээ тэнцээ туслах нэгтлэн бас хийж исэн. Тэгээд тэрний дараа нэг хайгуулын компанид ороод тэгээд хайгуулын компанид л яг жинхэнэ нэгтлэнгаа хийсэн байхгүй. Тэгээд тэр үед айгүй юм сурч исэн нэгтлэнгийнхаа хувьд ч юм уу. Тэгээд манайх ч одоо нэгтлэнгуул чинь харьцангуй програм дээр ажилладаг шүү дээ. Тэгээд манайх тухай ер нь одоо ч гэсэн тийм програм байхгүй Excel дээр тийм ч бас айгүй хурдан юм сурт юм шиг байгаа. Тэгээд тэндээ айгүй юм сурч ирсэн. Тэгээ ер нь тэр компанид 11 жил ажиллажлаа шүү дээ. 2008 оноос ихэр бараг 11 жил болох гэж байна. Тэгээ тэрнийхээ хажуугаар нөгөө нэг хагас цагаар нэг ажил хийж явж байгаа. Тэгээд одоо энэ очих гэж хүүхдийн зөрчилтэй сая 8 сараас эхлээд бүтэн цаг ажилтан болоод нөгөө ажилдаа хагас цагаар ажиллаад гэх мэтчлэн явж байгаа. Тэгээд сая хуралдаа орчод гараад ирлээ. Тэгээд өглөө болгоо энэ өдөр ямар ажил хийх ёстой, хин дээр ажиллах ёстой хуваарлж авдیں۔ Тэгээд би болохоор өнөөдөр бас санхүүгийн ажилтай сарын сүүл болж байгаа учраас тайлангуудаа тушаан гэх мэтчлэн тэгээд та бүхэнд бас энэ ажлынхаа талаар жоохон танилцуулъя. Тэгээд манай хүүхдийн зүрх төсөл гэдэг бол ерөнхийдөө Америкийн маш том төсөл байдаг. Тэгээд ядуу бүр орнуудад тусалдаг. Тэгээд манай Монголд хэрэгжиж байгаа төсөл нь болохоор хүүхдийн зүрх төсөл гэж байгаа. Тэгээд энэ төсөл маань 2000 оноос эхлээд үйл ажиллагаа Монголд явуулж байгаа. Тэгээд бид нар эхний лагстай хамтарч ажилладаг. Тэгээд манай төсөлд бол зүрхний цооролтой тэгээд өрсөн гажигтай тийм хүүхдүүд их ирж бүртгүүлдэг. Тэр онш юу манайх авдаг. Тэгээд манайх одоо яг яаж явдаг юм ерөнхийдөө Америкаас эмчнэр ирж хүүхдүүдийг үздэг байгаа жилд 2 удаа. Тэгээд бас аймаг хөдөө орнуудад хотод ирэх боломжгүй холын аймагуудад бас ерөн жилд 2 удаа очиж бас хүүхдүүдийн үзлэг хийдэг эмч нартай хамт. Тэгээд тэр эмч нар маань ирээд хүүхдийн үзлэг аваад тэгээд оншин тодорхой болонгууд нь манай Америкийн офис руу явуулаад тэр офис маань эмнэлгүүд рүүгээ манай хүүхдүүд мэдээллийг явуулаад хэрвээ эмнэлэг нь тэр хүүхдийг сонгох юм бол Америк руу 100% бүх зардлын манай байгууллагаас дагаад Америк руу эмчилгээнд явдаг ба тэгээд Америкийн
Mayo Clinic гэж байгаа бас Cayman аралдах эмнэлэг нь манай хүүхдүүдийг аягүй сайн авдаг. Тэгээд манай төсөл болохоор ингээд бүх зардлыг манахаас даан. Тэгээд хэрвээ та одоо манай төсөлд бүртгүүлсэн хүүхдүүд шалгарах юм бол төсөлд хамрагдлаа. Энэ хүүхдүүд бид нар одоо эмчилгээ хийя гэдэг эмнэлэг нь хэрвээ сонгох юм бол манахаас бүх 100% зардлын даан. Тэгээд Америкаас сувилагч ирээд манай хүүхдүүдийг авч явдаг. Тэгээд бас манайх Монголоос орчуулагч бэлдэж өгнө. Тэгээд орчуулагчтайгаа тэгээд сувилагчтайгаа Монголоос яваад Америкт эмчилгээгээ илгэчээд ерөөхдөө тэр эмчилгээний байдлаас амраа 6-7 хоног зарцуулдаг тэндээ. Тэгээд буцаж бас манай сувилагч авчирч өгдөг. Тэгээд ерөөхдөө хүүхдийн бүрэн бүтээн байдлыг хариуцаад явж ирдэг байгаа. Манай төсөлд ирдэг хүүхдүүд ерөөхдөө жоох хүүхдүүд эдээ. Бараг нялх сар гарантай болол мах зүрхний цооролт олчлаа гэдээ манай дээр бүртгүүлдэг. Ерөнхийдөө хамгийн дээдл нь ер нь 6-7 байна да. 7 хүртэл ер нь их масс нь бол тийм. Тэг яг хөө тэрнээс том 13-4-тэй ер нь хүүхдүүд байдаг л та. Тийм. Тэгээ одоо манайхаар төсөлд яваад ирсэн хүүхдүүд одоо гэр бүл болцсон, хөөхт талц аягүй сайхан амьдарч байгаа тийм гэр бүлээ бас байдаг. Би ингэж боддtiin нөгөө хүмүүс тухтай бүснээс аягүй гарах хэрэгтэй болоо гэж боддог байхгүй юу? Хүн тухтай бүсэндээ байгаад ямар нэг юм оролдож үзэхгүй ч юм уу те туршиж үзэхгүй, риск гаргаж үзэхгүй бол ер нь амжилтанд хүрэхэд хэцүү гэж би боддیں۔ Тэгээ миний хувьд болохоор дотгошоогоо юм байсан байхгүй. Ер нь дотгошоолтой. Гэхдээ ингээд тухтай бүсэндээ байдаг те ингээд өглөө ажилдаа явал орой ирнэ. Тэгээл унтаж амрал өглөө босолч юм. Тэгээ өөр ямар нэгэн шинэ юм нэг туршдаггүй ч юм уу тийм биш. Тэгээ харин тэр номын сангийн ажиллаа эхэлснээс хойш яасан гэхээр айгүй их тийм өөрийнхөө тухтай бүснээсээ гарч байгаа юм. Тэгээд бүх асуудалтай нүүр тулаа авчиж байгаа байхгүй. Хүмүүс бол ер нь асуудалтай нүүр тулахаас ер нь зайлсхийдэг штэ те. Ерөнхийдөө за энэ хэцүү юм чинь би хийхгүй ч юм уу те. Одоо ингэ боли за ингэ хийчих юм бол одоо ийм асуудалд орох байх ч юм уу те. Дараагийн ирээдүйн юуг ингэ таагаад идэг. Мэдээж ингээд тийм асуудлууд тулгарна. Гэхдээ тэрийг ингээд туулаад ер нь гарах хэрэгтэй гэдэг айгүй сурсан ер нь номын санд ажиллаж авах цаанда. Номын санд ажиллаж авах цаанд ер нь айгүй их юм сурч хувийн хувьд айгүй өөрчлөгдөжсэн. Ягаад гэвэл нөө манай Монгол талаас ерөнхийдөө би ганцаараа байсан учраас бүх Монгол компаниудаа харьцах те гэрээ хийх нааш шиг одоо бичиг заасны асуудал амжуулах тэр бүх зүйлийг би өөрөө байсан учраас ялчгүй л өөрөө гүйж байгаа. Тэгээд хүмүүстэй өө чи ингээд гүйсэн ч гэсэн наад ажил бүтэхгүй гэж бас айгүй их тийм комментууд ирдэг л байсан. Гэхдээ тэгэл болтیں۔ Тэгээд үнэхээр яг ажил амжуулаад яг ингээд ямар нэгэн хахуулгүй те яг хийх ёстойгоор нь хийгээд явах юм бол айгүй тийм зүйлсүүдээ аяг сурч ирсэн. Тэгээ ерөнхийдөө залуучуудад л тухтай бүснээс их гарч зураарэ. Тэгээд янз янз юм туршиж үзэрээр боломж алдах юм бол тэрийг бити алдаараа гэж хэлмээр санагддаг. Боломж гарч ирээд тэрийг нь оролдоод үзэх юм бол тэр хүүхний хөгжилд өөрийнхөнтэй амар том өөрчлөлтийг авчирдیں шүү гэдгийг бас өөрийнхөө амьдрал дээр сурсан. Одоо хоолны цаг болцсон байна. Тэгээд манай хоол энэ оффистаа хийгээд идчихтий. Тэгээд гарч идгээр аяг цаг алдаад идэг байхгүй. Тэгээд одоо хоолн даа да. Тэгээд өнөөдрийн миний энд ажил маань дуусж байна. Тэгээд бүгд одоо манай дараагийн ажил бол номын сан руу очицгоо. Тэгээд тэнд очиод бас та бүхнээс номын сангаа танилцуулъя. Яг манай номын сан юу идэг, одоо ямар хөтөлбөр болж байгааг та бүхнээ танилцуулъя. Тэгээд дараагийн ажил руу явцгаая. Би баг багтаа жүжигчин болно гэж боддог байсан шүү дээ өөрөө. Тэгээ жүжигчин болъё гэж боддог байсан. Дээрээс нөгөө нэг ингээд мэдээ амар унших туртай байсан. Ялангуяа нэг рекламанд оролж юм дээ. Реклам унших туртай. Ерөнхийдөө нэг тийм жоохон тэр тал руугаа л болох болов гэж өөрөө боддог байсан. Жүжигчин болно гэж ер нь явдаг ш. Тэгээд болоогүй л дээ. Шалгалж өгч үзээгөөс байсан мэт чинь. За тэгээ бүгдээрээ манай номын сан дээр ирчлээ. Тэгээд манай номын сантай орж танилцъя. Манай номын сан болохоор яг цэцэрлэг хүрээлэнгийн зүүн хойно байрладаг Edu кампусын байрага. За манай номын сан болохоор Edu кампусын 5 дахь байрлаж байгаа. Story Hub гэдэг. Тэгээд манай хүүхдийн хөтөлбөрөд эхэлсэн явж байна. Don't talk about me when I'm gone. Oh honey, though our friendship ceases from now on. Номын сан бицгаан кофе шоп гэсэн байна. Манай энэ номын сан ирсэн хүүхдүүдтэй айлуулах тэтрийг нөгөө нэг амралт чөлөө цагаар нь бас үлсэхгүйгээд үнийн хувьд аягүй боломжийг оюутан залуучуудад зориулсан хямд оныг
манайх барьж ажилладаг юм бас. Энэ хэсэг бол яг манай номын сангийн заал хэсэг. Тэгээд залуучуудад зориулсан бүх төрлийн ер нь англи номууд байгаа. Тэгээд энэ хэсэг болохоор манай хүүхдэд зориулсан хүүхдийн номын хэсэг байгаа. Тийм тэгээд хажуугаас тоглонгоо бас ном уншиж авчих боломжтой. Тэгээд манайх нэг сургуулийн хажууд байрладаг учраас сургуулийн хүүхдүүд их орж ирж үйлчлүүлдэг. Манай хүүхдийн англи ингэж тав хүн санагдав. Good job. Okay. Who got this one? You got it. Yours. За ингээд тав хүн би номын санаа хөтөлбөрийг танилцуулъя тийм. Энэ маань бол хүүхдүүдийн craft time гэдэг манайдаа бас хүүхдийн хөтөлбөр явуулдаг аахгүй тийм. Craft цагаар нь цаас судлал заадаг. Тэгээд ерөнхийдөө 7 дахь 3 удаа хүүхдээ англи хэл ордог. Тэгээд английн дараа энэ story craft time гэдэг түүх яриад тэгээд энэ цаасан урлал хийлгүүлдэг. Тэгээд бүх хичээл хөтөлбөр маань англи дээр явагддаг. Гадаадд зориулсан монгол анги гэж бас байгаа. Тэгээд та хүмүүс гадаад найзтай бол авчираад монгол хэл зааж болно. Тэгээд бас биер бодог нийлүүлцгээе гэдэг нэг зургийн анги байдаг. Тэр нь одоо та ингээд зургаа өөрөө зураад тэгээд бүтээлээ гаргах боломжтой. Энэ хэсэг маань бас залуучуудад зориулсан юм байгаа. Бас спорт сонирхдаг хүмүүс байл бас маань гольф, скул гэдэг health fitness ч юм уу те юм янз янзын бүр йога гэж ном байгаа те. Тэгэхээр янз янз сонирхлоос амаараад манай дээр ирж янз янзын ном унших боломжтой. За тэгээ манай хүүхдийн английн хөтөлбөрт болохоор ерөнхийдөө 4-өөс 12 насны 5-аас 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой байгаа. Тэрнээс арай жоохон гэх юм бол нөгөө хичээлдээ сайн доктортой хандаж чадахгүй бусдыгаа өмүүлэх гэдэг. Тийм учраас бид 5-аас 12 насны хүүхдийг ерөнхийдөө хүүхдийн англи хэл нээж нас заасан ба. Тэгээд энэ хүүхдийн англи хэл маань ерөнхийдөө төвшин харгалзахгүй ямар ч төвшөнтэй хүүхдүүд явах боломжтой. Тэгээ хүүхдүүд бас ерөнхийдөө манай сургалтын бас нэг онцлог давуу тал нь гэх юм бол ярианы анги голдог. Яриа голно нэгдүгээр, хоёрдугаар гадаад дах штэ дандаа. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд маань нөгөө англи Google-тай их үздэг штэ. Тийм учраас нөгөө буцаад ингээд сонсголын сайжруулахаар буцаад нэг англиар ярих чадвар айгу хурдан хөгждөг. Тэгээд маш олон эцэг эхчүүд тэр талаараас айгу эерэг сэтгэлээ хэлжсэн. Тэгээд ерөөдөө айгу үр дүнтэй байдаг манай англи ярианы анги. Тэгээд ерөөдөө англи яриа 3 дахь 5 дахь хагас өдөр ордог. Тэгээ манай анги дүүргэлт ерөнхийдөө 15-20 хүүхэдтэй байдаг учраас эцэг эхчүүд хүүхдүүд авчрахыг хүсэх юм бол урьдчилж бүртгүүлээд ирэх боломжтой. Тэгэхгүй бол манад айгу их хүүхэд ирдэг бас. Залуучуудад хандсан английн ярианы анги гэж байгаа. Энэ маань бас үн төлбөргүй явагддаг. Тэгээд хагас өдөр 1:30-аас 4 хүртэл явдаг. Тэгээд энд бас ерөөсө төвшин харгалзахгүй. Бүх хүн ирээд яриад өөрийгөө хөгжүүлээ явчих боломжтой. Тэгээд бас манайх зарим хүмүүс ингэж би англиар огт ярьж чаддгүй маа. Тэгээд энэ клуб зуул яах вэ гэдэг. Тэгээд ерөнхийдөө л өөрөөс ичих шаардлага байхгүй. Ирээд хамаагүй хүүхдүүдтэй яриад чадахгүй зүйлсээ засч сураа тий. Хүмүүсээ айгу бас сонсвол бас чихэн нээгдэх юм болов уу гэж бас айгу бат. Манай багшаас угаасаа гадаад багштай. Тэгэхээр бас айгүй давуу боломжтой гэж бодож. Тэгээд бас залуучууд хүүхдүүдэд зориулсан англи ном бол маш сонголт ихтэй байдаг. Тийм учраас ирээд бас ном уншаа суух маш их боломжтой. Англи хэл сурахын тулд нөгөө өөрөө монголоор сайн ярьж чаддаг байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд өөрөө монголоор ингээд өгийн баялаг ихтэй бол англиар буцаад тэрийг ярих айгүй боломжтой. Тэгэхээр монголоор ингээд бас ярьдаггүй дуугаа хүмүүсийнхэн бол англиар ярина гэж бас айгүй хэцүү. Тэгээ миний хувьд болохоор би яг нэг богино хугацаагаар Сингапур руу нэг явж исэн, бас Австрали 5 сар болж исэн. Тэгээд тухайн үедээ бас англи хэлийг сурсан. Тэгээд бид нөгөө тэнд Австралигаа ерөнхийдөө монгол хүмүүстэй харьцаж байгаагүй. Тэр нь бас надад айгүй давуу тал болсон юм болов уу гэж боддог англиар сурах. Тэгээд ерөнхийдөө ичгүй л ярих хэрэгтэй гэж би боддоо ер нь сурахад. Тэгээд манай төвийн хувьд болохоор ерөнхийдөө нэг багш байгаа. Бодисол зэрэгтэй англиний багш байдаг. Тэр багш маань ерөнхийдөө банк хичээл орно. Тэгээд би бас өмнө хэлжсэн манай төвийн бас нэг онцлог юм бол сайн дурын ажилчид аяг их байдаг. Тэгээд Монголд амьдардаг гадаадууд байгаа тийм янз янз ажил эрхэлдэг. Тэр хүмүүс бас манай хаяа ирээ сайн дураараа бас хүүхдүүдэд англи хэл заах, ярианы анги хичээлүүлэх тийм зүйлс аяг их байдаг.
За манай номын сан болохоор ерөөхдөө нээлттэй номын сан. Энд чи хэдэн ч насны ямар ч хүн ирээд хичээлээ хийгээд ном унших боломжтой. Манай ямар нэгэн төлбөр мөнгө авахгүй. Тэгээд манай нэг онцлог болохоор бас ном гэрээр өгч яваалдаг. Энд ч нэ уншаал явах хэрэгтэй. Тэгээд манай сургалтууд залуучуудад зориулсан хөтөлбөр маань ерөөхдөө үнгүй явагддаг. Тэгээд манайх нөө төрөмс байгуулагчаас мэдээж өөрийгөө санхүүжүүлэх хэрэг гарна те. Тийм учраас манай кофе шопоор үйлчлүүлээд тэгээд бусад хөтөлбөртэй бол үнгүй хамрагдах боломжтой. Харин хүүхдийн ангилны хувьд болохоор 3000 төгрөг гэдэг нэг цаг нь. Тэгээд түүх урлагийн цаг маань ерөөхдөө 2000 төгрөг гэж байгаа. Ийм багахан үн төлбөртэй ном өөрсдөө санхүүжүүлэх зорилгоор ийм хөтөлбөртэй байдаг. What do you think? Did mommy and daddy love one of them more than the other? Та нар юу гэж бодож байна? Аав хоёр зөвхөн нэг баан буршд нөхөртэй гэж хайртай гэж бодож байна уу? Хоёроос илүүгээр. We love all three bears. За тэгээ манай номын сангийн хувьд болохоор өглөө 9 цагаас оройн 9 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгээд нэгд өдрөөс хагас өдөр хүртэл ажилладаг. Нэм гарагт бол бид нэр амардаг байгаа. Тэгээд номын сандаа ирээд ерөнхийдөө би хамгийн ихэнд бүх нөгөө талбаруудаа шалгана. Юу болж байна те. Тэгээд манай смути их гоё. Та бүхэн ирж амсаарай. Бас манай кофе гоё. Энд чинь ирээд ерөнхийдөө би латте их авч юм. Тэгээд манайх нөгөө эрүүл смути байдаг, спинач смути. Тэрэндээ бас аюу дуртай, тэр бас их гоё байдаг. Тэгээд миний ерөнхийдөө хийдэг зуршил болсон зүйл гэх юм бол өглөө ерөнхийдөө босоод байнга дасгал хийдэг. Дасгал хийж одоо ерөнхийдөө сүүлийн 6-7 сар өглөө босоод дасгал хийж байгаа. Тэгээд өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарч байгаа. Тэгээд тэр жолмаас бас нөгөө кофе баг уухыг санал болгодог. Тэгээд кофег ерөнхийдөө бас багасгах жаа. За одоо манай номын сангийн ажил дуусчлаа. Одоо манай нөгөө хайгуулын компанид ажиллагаа очив. Тэр ажил маань мөнгөний завьтай байгаа. За тэгээ манай номын сангийн үйлчлүүлэгч, байнгын үйлчлүүлэгчд бол ерөнхийдөө хүүхдүүд байдаг. Тэгээ хүүхдүүд их хөөрхөн, тэгээд лэгчээ багшаа гэж үгээтэй хэлсэн юм айгүй дуулууртаа хүлээж авдаг. Тэгээд манай түүхийн цагаар ерөнхийдөө айгүй сургамжтай тим юм яхаа хичээдэг. Айгүй аль бол хүүхдүүдэд цаашдаа хэрэгжүүлэх үс түүх яхаа хичээдэг. Тэгээд түүх яриад дараа нь шууд хүүхдүүдээс асуухад хэрэгжүүлэл эхэлдэг байхгүй. Тэр нь аюу хөөрхөн байдаг. Тууштай хүн л амжилт гаргадаг шүү дээ. Тэгээд одоо ингээд нөгөө амжилттай хүмүүсийг харах юм бол тэд нар нөгөө нэг зүйлд амар тууштай удаан байсан байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж эхлэл үед аюу хэцүү, тэр үедээ шантрна. Яг тэр шантармаар санагдсан үедээ тэр зүйлийг хаяггүйгээр хөргөжлүүлээд хийх нь аюу чухал юм шиг санагддаг. Тэгэх юм бол нөгөө нэг аливаа юм амжилтанд хүрдэг. Тэгээд ер нь эцээ хүртэл явсан хүн ер нь амжилтанд хүрдэг юм байна гэдэг аюу олон хүмүүсээс харж ирсэн. Тэгээд анх нэг бизнес эхлэе те аюу амжилтгүй хэцүү байгаад 3-4 жил аюу тасралтгүй одоо юу гэдэг те зогссны эц тэр нь аюу амжилттай явж байгаа бид юм зөндөө мэднэ. Тэг ямарсан тууштай байх хэрэгтэй. Тэгээ монголчуудын хувьд туушгүй байдал хийсэндээ хүрэхгүй байна гэдэг нь аюу том дутагдал юм шиг санагддаг надад. Тэгээ жишээ нь одоо би нэг ажилд хүн авлаа те. Тэгээ тэр хүн маань би боломжтой ярьсан нортой хүн болгоно гэдэг чинь би боломжтой би жил ажиллана те. Ямар нэг асуудал гарахгүй. Тэгээ яг ажиллаж эхлээл хэд хоноол за би боллоо гэл те хаяа явчих тохиолдол аюух байдаг. Тэр нь яадаг вэ? Буцаагаад нөгөө нэг хүмүүстэй буцаа нөө юу айгу одоо ажлыг алдагдуулж байгаа юм болж байгаа юм л та. Мэдээж дараагийн хүмүүс нь дараагийн аргаа олоод өөр хүн ажилд авна. Гэхдээ тэр хүн ажиллаж ил ажиллана гэд тооцоолоод тэр ажил олгогч маань те өөр зүйл төлөвлөсөн баа штэ. Гэтэл ингээ голоор нь ингээд гарч ороод авах бас айгу тийм туушгүй байдал нь бас айгу тийм ажлыг хойш нь их татдаг. Тэгээ манай монголчууд тэр тууштай тал дээр айгу сул гэдгийг бас айгу анзаарч байгаа. Би ч гэсэн юм тийм байсан. Тэгээ ямарсан бас номын сангаа байгуулад хамт ингээд хийгээ явж байхад тэр зүйл дээр бас айгу суралцсан. Миний хувьд болохоор нөгөө нэг хүмүүс яг юунд дуртай байна гэдгийг айгу олж мэдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Яг юунд илүү авьяастай байна. Тэгээ мэдээж тэр би бас нэг 10 жил байхдаа тэр мөрийг мэдтгүүлсэн л та. Тэгэхээр нөгөө янз янз юм туршиж үзэх хэрэгтэй. Тэгээд туршиж үзээд, алдаж үзээд, тэгээ ямар юмд илүү сонирхолтой байна, илүү авьяастай байгаад байна гэдэг айгу мэдэх хэрэгтэй юм санагдсан. Би бас айгу тийм янз янз юм туршаал, орж гараал. Тэгээ би бас юм турших айгу дуртай. Тэгж байгаа л ерөөдөө би өөрийгөө бас тийм хүмүүнлэхийн тийм тусламжийн байгууллагад ажиллах юм уу тийм тусламжийн юм их айгу дуртай юм байна. Тэрэндээ ингээд юугаач харамгүй зориулж чаддсан байна гэдэг айгу олж харсан байхгүй. Тэгээ ерөөдөө би бас цаашдаа бас тийм зүйлээр тийм ажил хийн гэдэг нь бас энэтэй холбоотой.
Миний одоо бас нэг хамгийн их цагаа зарцуулдаг газар машин шүү дээ. Ялангуяа хотын төвчрээнд тий бараг л 3 дахь 4 дахь герман болсон газар. Тэгээ машиндаа бас их хайртай. Ийстэйш явчихараа машина их сандын. Тэгээд машина baby гэж ачилтын ингээд. Тэгээд машина анх би чинь 2011 онд авч ирсэн. Тэгээд цалингийн зээл авч агаад 3 жилийн хугацаатай. Тэгээд өөрөө дараа тэгээд машинт олж ирсэн да. Тэгээд энэ машинд айгуу дуртай. Яг нь миний машин би анх машин мэддэггүй байхдаа авсан. Тэгээд 4 дугуй майжин 2 дугуй майжин гэдэг байдаг шүү дээ. Тэгээд миний 2 дугуй майждаг. Тэгээд өвөл ундаг. Тэгээд өвөл машинаа их сандаг. За ингээ манай дараагийн ажил дээр ирж чинь ямарс одоо арай болцсон байна. Барцгаая. Манай энэ офис болохоор тийм нөгөө ажил ихтэй газар биш одоохондоо. Тэгээ манай ажилчид маань нийлж амралтаа авчихсан. Би ганцаараа байгаа. Тэгээ энэ компанид би ч 2008 онд орж ирсэн. Тэгээ одоо бараг 11 жил болох чинь. Тэгээ манай компанид болохоор одоохондоо геолог хайгуулын ажил хийгээд байж байгаа. Тийм учраас нэх их бас олборлох тийм ажилгүй учраас бас гайгүй байгаа. Ажлын үед болохоор одоо нэг лицензтэй гэхүү. Тэгээд манай хайгуул лиценз байна Баян аймагт байдаг. Тэгээд манай компанийн үед болохоор бас нэг айгүй олон тийм салбархан компаниудтай байсан. Тэгээд тэр компаниуд маань ерөнхийдөө лицензүүдтэй дуусаад одоо ерөнхийдөө ганц компани дээр төвлөрч ажиллаж байгаа. Энэ компанийн хувьд бол би орой дээрээ ажиллажтэй. Тэгээд одоо манай нэгтлэнгууд хувьд нөө сар дуусж байгаа учраас тайлангийн ажил ихтэй. Тэгээд өнөөдрөөс энэ чинь тайлангаа гарах ажилтай байна. Тэгэл ерөнхийдөө тайлангаа гаргачаал тэгээд гэрлүүгээ харин да. За одоо ингээ миний нэг өдөр дуусч байна. Тэгээ юмсан гарах хэвээр тайлангаа гаргаад гүйлгэндээ ичлээ одоо харъя да. За өнөөдөр надад хамт баярлалаа. Сайхан амраарай.